Яасан ч гүйтийн бдээ. Нийс дулаацах юмсан. За би ч хөгшөрчтэй. Хөгшөрч. Харин би гүгэнч дулаацах чадахгүй байна. Хүүтэн байна. Хэрэмнүүд ээ. Хэдүүлээ дингийн толгойг тооцгоё л доо. Нарыг хаврыг дуудаад. Косой, не ходи косой, подходи обуты, лапочки закуты. Если будешь ты обут, волки зайца не найдут тебя медведь. Выходи, тебе горит. Чи шатах ёстой штэ. Үгүй ээ би шатахгүй. Чи шатах ёстой. Намайг бариарай. Хөөцгүй шүү. Хөөцлээ шүү. Хөөцгүй. Ингэж болохгүй штэ. Энэ чинь шудраг биш байна. Та нар ч ингэж байгаа мó те? Би та нартай дахиж тоглохгүй. Тулаа чи үсэр хараа л та. Сүүлээ даслаад мөчөр дээр гараад ирэн штэ. Миний сүүл богинохон юм байна. Та яаж намайг шоож зүргэж байна? Та нар энд байгаа мó? Энд байсан юм байх нэ? Амрыг гэрий гоохом минь. Чи чинь юундаа баярлаад байдаг үлээ? Эрднээс олсон юм уу? Эсвэл сайхан мэдээ сонсоо юу? Энд туулаа хэрэмнүүдтэй дингийн толгой тоолж тоглоод л яг энэ газар дээр та итгэхгүй байгаа мó? Яагаад итгэхгүй гэж? Өнөөдөр ямар өдөр вүлээ? Хуучин он дуусаж, шинэ он эхэлж байна. Шинэ жилийн өмнө энэ бидгийг хэл янз бүрийн юм болдгийм да. Юу болдог гэж? Би өөрийнхөө өвөөгөөс энийг сонссон юм л да. Өвөгийн маань өвөө тэрэнд ярьсан гэсэн. Яг шинэ жилийн өмнөхөн. Богд өршөө охин. Баярлалаа. Таач гэсэн эрүүл их байгаарай. Тэгээд яалаа? Шинэ жилийн өмнөхөн тэрний өвөө бүх 12 жилдээ бүгдээрнтэй уулзсан гэсэн. Өвгөн бүхэл бүтэн жилийг бүгдээрнгийн нэг дор бахыг нь харсан гэж. Өвөл, зун, хавар, намрыг бүгдийг нь шүү. Арай үгүй байлгүй дээ. Яг зихнээсээ болсон явдал. Бурхан өршөөг ахаа. Тэргүй би сайн байна. Харин гоохом минь чи өөрөө даарав да. Чи юу нь яах гэж ийшээ ийм үүтэнд ирсэн юм бэ? Хаад их маань намайг мөчөрт өгöd ирээгээд явуулсан юм л да. Будаага хатах гэж. Оо тийм үү. Чи тэгвэл өнчин юм аа да. За аливэ би чамд туслая л да. Дараа нь өөрийнхөө ажлыг хийдээ.
Харин та ямар хэрэгээр явж байгаа нь? Надад хатан хаанд зориулж газуур тайрах ажил л бай. Харин хатан хаануудтай тоглож болохгүй. Тэрэнд газуур таалагдахгүй бол өнгөрөө л гэсэн үг. Тэгээд таныг яана гэж? Юу л хүсэн тэрнийгээ л хийн шүү дээ. Тэр чамаас нэг их хвчгэлсэн. Тэрний эцэг их нь нас барсны дараа бүх юмдаа тэр эзэн болж үлдсэн да. Тэгвэл хатан хаан бас үнэн юм уу? Өрөвдмөр юм аа. Өрөвдмөр юм. Өрөвдөхгүй байхын аргагүй. Тэрнийг амьдрал сургах хүн байхгүй. Тэгээд тэр бүх насаараа мэдлэггүй өнгөрнө гэж юу дээ? Яагаад мэдлэггүй гэж? Тэрэнд бүх юмыг заадаг багш нар байдаг. Тэдний хэлдгээр бол их л эрдэмтэй хүн гэсэн. Эрхэмдээдэс Иний би Бачлаа. Эрхэмсэг дээдэслэн танд гүн хүндэтгэлтэйгээр зүрхэлж айлтахад та 3 алдаа хийсэн байна. Юу сүртэй юм бэ? Одоо тэр чинь байхгүй болчихно. Харж байна уу? Энэ дол нэг ч алдаа байхгүй. Юм бичгэд ямар их дургуу гэж? Зүлэг ногоос нар ялбаж хавартай хамт хараацаа бидэн дээр нисэн ирдэ. Би зөвхөн зүлэг ногоос юм гэж бичээс боллоо. Зүлэг ногоос байна. Танд зурхилж айлтгад зарлигэн дээр гарын үсэг зурулах гэсэн юм. Сайн байна. Тэгвэл би цааш нь өргөжлүүлж бичгээ байлаа. За боллоо. Бачлаа. За, чиний хэрэг бүтчихлээ. Би одоо өөрийнхөө ажлыг л хийдэ. Гацураа хай. Ах минь, би танд нэг гацур үзүүлье. Ямар сайхан гацур гэж бодож байна? Өчрүүд нь ямар сайхан гэж? Тэгэлтэй. Хэрв ядраагүй бол. Юу гэж тэ ах минь? Ерөөсөө ч ядраагүй байна. Ёо, ямар их ядарч байна. Одоо би танаас зүрхэлж гоёхад нэг гарын үсэг зурах. Дахиад бичих гэж юу? Эрхэм дээдс минь ээ. Зөвхөн таны зарлигэн дээр. Би тэгээд юу гэж бичих ёстой юм бэ? Аль нэгийг нь л бичих ёстой. Эсвэл цааслах, эсвэл өршөөл үзүүлэх гэсэн хоёрхан үг. Өршөөл үзүүлэх. Цааслах. Цааслах гэж биччихлээ. Хараа богинох үг байна. Эрхэм дээдс минь. Та чинь юу бичих вэ? Дахиад лавтаа хийчихээ юу? Цааслах гэж бичих ёстой байсан юм уу? Тийм үү? Цааслах. Та энийг зөв бичсэн. Тэгэхдээ л та маш ноцтой том алдаа хийлээ. Та юу ч бодолгүйгээр хүнийг цаазалчихлаа шүү дээ. Би таныг ч гэсэн бас цаазалж чадна гэдгийг мэдхүү. Тэр би хийх хүсэх юм бол өнөөдөр ч гэсэн чадна шүү дээ. Би таныг юугаар хэлгэнүүлсэн юм бол та? Эрхэм дээдсээ. Намайг юу ч хийсэн гэсэн та буруу хэд байна штэ. Чи юу гэж хэлэх гээд байна? Намайг цаазалж чадна гэж хэлсэн үү? Чи юу гэж хэлэх гээд байна?
Ямар ч юм бичсэн гэсэн. Та буруу гээд байх юм. Эрхэмсэг дээдсэн минь та намайг өршөн соёх. Би одоо дахиж тэгж байхгүй. Өршөөгөөрэй. Оо тийм үү. Тэгвэл хоёулаа хичээлээ үргэлжлүүлээ л дээ. Надаас ямар нэг юм асуу та. 6 гүрчих нь 6 хэдвүлээ? Эрхэмсэг дээдсэн минь 17. яг зөв эрхэм дээдсэн минь. Харин 8-ыг үрчих нь 8 хэдвүлээ? 3. Зөв байна эрхэмсэг дээдсэн минь. Харин хэд Хит билээ гэж бах юм. Яасан хэрэг дуртай юм бэ? Асуугаад л байх юм. Зүгээр та надад өөрөө ямар нэг юм сонирхолтой юм яриадаг л дөө. юун тухай вэ? Үгүй яах вэ? Шинэ жилийн тухай ч юм уу? Өнөөдөр чинь шинэ жилийн өмнөх өдөр шүү дээ. За таны дуулууртаа царц би хичээе. Эрхэмсэг дээдсэн минь 1 жил 12 сараас бүтдэг. Сарууд бие биенийхээ араас дараалж явдаг юм. Сар болгон бидэнд өөрсдийнхөө билгийг зугаатай явдлуудыг авчирдаг юм. 3 дугаар сарын онцлог нь гэвэл цас хайлж 4 дугаар сард болохоор цасан дороос анхны яргыг зух байдаг. Выглядывают первые подснежники. Тийм гэж үү? Би одоо 4 дугаар сар болоосоо гэж хүсэж байна. Би ярганд ямар их дуртай гэж? Гэхдээ эрхэмсэг дээдсэн. Энд чинь ямар ч боломжгүй. Та дахиад хэлэх үү? Энэ бол бие биш ээ. Харин байгалийн хууль. Это закон природы. Байгалийн хуулийн шинэ хуулийг би гаргах болно. Миний ширэний ард суугаад бич. Харин би одоо танаар бичүүлнэ. Зүсэг ногоорч нар гэлбач ингээд бичээрэй. Тийм ээ бич. Шинэ жилийн өмнө бид нэгэн зарлиг гаргалаа. Яг өнөөдөр манай энд яргүй ургах болтугай. Зүлэг ургаж, нар гэлбэж, хавартай хамт хараа цай бидэн дээр нисэн ирлээ. Өөр цайхаас өмнө яргуу авчирч өгсөн хүнд сагсаарын дүүрэн алт өгөх болно. Хэдий хэрэг яргуу авчирна, төдий хэрэг их алт өгөх болно. Ядаж байхад манай хамгийн том сагсбар буудчихсан байгаа шүү дээ. Энэ сагс нь их хаст орох юм байна да. Үнэхээр их хаст. Сагс яахгүй байна л да. Харин яргуу хаанаас олох вэ? Хаанаас олох юм? Өвөл ямар юмнууд яргуу байх вэ? Харж байна уу? Ямар их цас орж байгааг бараг дээвэр бүрж байна. Харж байна уу? Ямар их цус орж байгааг? Хэтэл яргуунууд цементний ургаж байдаг ч юм билүү? Тийм учраас л тэднийг тэгч нэрлсэн байхаа. Тийм биш гэж үү? За яасан? Дулаацсан биз дээ? Чи ахад нэг газар руу явах хэрэгтэй болчихлоо. Хаашаа гэрүү? Хол юм уу? Айруу? Яргуу руу?
Одоо ямар юмных нь яргуу байх вэ? Тэнгэр газар харагдахааргүй цасан шуургаар шуурч байна. Яриад байх юм байхгүй. Одоохон яв. Тэгээд яргуу авчихгүй бол битгий эргэж ирээрэй. Яах. Би цааш явж чадахгүй нэ. Яй. Би дахиад идэж чадахгүй нэ. Чон. И под Новый год весь лесной народ, все соседи спят, все медведи спят. Баю, баюшки, зайцы, заюшки, баю, баюшки, горностаюшки. Я одним не сплю, думаю, про беду мою. У меня такая, да бессонница по пятам давно, голод гонится. Хүний өнөр өнөртөж байх чинь шинэ жилийн өмнө оройн зоогтой болох нэ. Явсан замаараа яв. Энийг ч бууралд. Чамаг идчихвээ харж л байгаарай. Би хорцонодтой хэрэлтэй 30 модны газраас ч харна. Чи тэгээд юу харсан юм бэ? Гал харж байна. Хаана байна? Тэнд баруун талд. Нэрээ тэнд ямар нэг юм гэрэлтэж байна шүү дээ. Чамд ч бас ах юм. Танай галын хажууд дулаацхыг зөвшөөрнө үү? Зорж ирсэн бол дулаацал да. Чи чин сакстай юу юм уу та? Боргоцоо түүх гэж ирээ юу? Үгүй дээ. Боргоцоо биш ээ. Мөг түүхээр ирсэн юм уу? Мөг түүхээр биш ээ. Харин цэцэг түүхээр ирсэн юм. Хойд их маань намайг яргуу авчир гэсэн юм та. Сонсч юу? 4 сараа яргуу түүхээр ирсэн гин?
Значит, Тэгэхээр чиний зочин байна шүү дээ. Понимаешь? Хүлээж аваарай. Я бы и сама. Би өөрөө ч гэсэн инээмэр байна л та. Да не до Гэхдээ энийхээс цаагуурын болоод байна. Манай хатан хаан сагс дүүрэн яргаа авчирсан хүн тэр сагсаар нь дүүрэн авт өгнө гэж амласан юм. Тэгээд л хот их маань намайг оруу явуулсан юм л та. Хонгорхон минь дээ. Энд таарах юм болж байна шүү. Одоо яргуун цаг биш шүү дээ. 4-р сарыг хүлдээх хэрэг гарчтэй охин. Би өөрөө ч энийг мэднэстэй өө. Гэхдээ би хайчих юм бэлээ дээ. За. Дулаан цуулж сайхан зан гаргасанд гялаалаа. Охин минь хүлээж бай та. Бүү яарлаа. 1-р сар ах минь. Намайг ганцхан цагийн хугацаатаа урдуур оруулаач. Би ороод маарл байна. Гэхдээ 4 сар 2-3 сарын өмнө яаж орох юм? Надад санаа зовлтгүй. Надад ч бас. Я уступлю. За тийм бол та нарын хар болгоё. Олгорх урсаарай. Өвлийн хүүтний дараа шоргоолжнуудаа гараад ирцгээ. Айн хүрэн баавга ичэнээсээ гараарай. Шоунууд дулаацгааж дараа нь харин яргүй ургаарай. Би тэрнийг харангуйтаа шууд таньсан. Өвлийн сарууд бид тэрнийг сайн таньнаа. Эсвэл хотлын хажууд хуун бариад явж байдаг. Эсвэл ойд мөчөр багтаж үрээд явж байдаг. Дандаа сэргэлэн цаваа мэд мэдсэн дуудуулсан хөөрхөн охин. Бид нар ч гэсэн тэрнээс муугүй тэрнийг таньнаа. Мэдэлгүй яах вэ? Наарч мандаагүй байхад өвдгөн дээрээ хашааны дэргэд суучихсан ногоогоо арчлаад л хорхоо шавжнаас нь цэвэрлээд л ойд ирэхээрээ ширхэгч мөчөр хугалтгүй шүү. За та нар бүгдээрэнд чинь тэр таалагдж байгаа бол би тэрэнд энэ бүгжөө сүйтэй зүгэл төө. Тэгвэл бэлгэлэл дээ залуу хүн. Чиний хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлийн чинь төлөө их баярлалаа. Маа охин минь. Чамд дорсгол болгож энэ бүгжийг өгье. Хэрвээ чамд муу юм тохиолдвол энийг газар шидэд ингэж хэлээрэй. Бүгжмэн өнхрөөрэй. Хаврын шатаар, зуны бингээр, намрын тэрмээр, өвлийн замаар шинжилийн түүдэг рүү өнхрөөрэй гэд. Тэгж хэлэх юм бол бид нар чамд туслахаар ирнэ. Бүгдээрээ хамт засгийн шуургатай, зүлэг ногоотой, хаврын удтай хамт бүгд очино. Зөвхөн маашаа ирдэг энэ замыг энд ч үтхий хэлээрэй. Энэ зам бол дархан цаацтай юм шүү охин. Үгсэн ч хэн ч хэлэхгүй. Баяртай ах дүү саруудаа. Баяртай дүү минь. Сара! Үүлний цаанаас гараад ирээч. Тус болоод охинд замыг нь заагаад өгөөч. Проводи нашу гостью до дому. Нэгдүгээр сар ах минь шидэд таяга авдаа. Яахан хүлээж бай, цаг нь арай болоогүй байна. Гэрт нь хүргээд өгчлөө. Их баярлаа.
Заалаа. Хойд талдан тэгээс мөнгөн хаалганы цаанаас уудам чөлөөт тал руу эгч дүүгүрийг илгээж байна. Шуурга хамгийн том чинь дүүдэг галыг үдээж асаа. Жихүүн хүйтэн удаах дүү мөнгөөр тогоог агнаж харин хамгийн сүүлд нь болох баг дүүг нь дуудаж байна. Бүх зам замыг явахын аргагүй болтон цасаар хучаад хүнд харагдахгүй болтон хучаад өг. Явахын аргагүй болтол. Чинчисийн хүргийг илэмдээсэ. Аз жаргал хүсье илэмдээсэ. Миний аз жаргал дандаа шин байдаг. Харин шинэ жил арай болоогүй байна да. Еще не наступил. Өнөөдөр 1-р сарын 1-ний шүдээ эрхэмсэгдээсэ. 1 января. Та андуурч байна. 12 дугаар сард хэдэн хоног байдаг үлээ? Яг 31 эрхэмсэгдээсэ. Тэгвэл өнөөдөр 12 дугаар сарын 32-ны өдөр. Ямар сайхан нэргээ вэ? Үгүй ээ. Би ерөөсөө тоглоогүй байна. Маргааш 12 дугаар сарын 33. Нөгөөдөр 12 дугаар сарын 34. Дараа нь 12 дугаар сарын 35. Дараа нь 36. 37 гээд надад такс дүүрэн яргуу авчиртал төгсгөлгүй үргэлжлээд байх болно доо. Гэхдээ уучлаарай эрхэмсэгдээсэ. Танд тэрний хизээч авчирч өгөхгүй. Дахиад л ихэд боо. Тийм ээ, тийм. Бас дахин тийм. Үнэн миний хувьд толгооноос минь илүү үнэтэй. 12 дугаар сарын 37-ны өдөр гэж байдгүй юм. Харин 8-ыг үржих нь 8 бол 64. Харин яргүй бол 4-р сараас нааш цэцгэлэхгүй. Тийм л учиртай байдаг юм. Яг тийм эрхэмсэгдээсэ. 4 сараас нааш. Бити тэмдэглэхэд бай. Хэрвээ 5 минутын дараа энд яргүй байхгүй бол 10 минутын дараа та хоёр толгооноос салцгаан шүү. Ойлгосон уу? Ерөнхий сайдаа. Ерөнхий сайдаа. Хоёр хүний ялыг нь биччих.
Ихэвчлэгдээсэн. Би чинь зөвхөн цэцэрлэгийн ургамалдгаа хариуцдаг шүү дээ. Харин он цэцгийг бол өөр хүн хариуцдаг. Тийм гэж юу? Сайн байна. Ерөнхий сайдаа. Урган хүн ялыг нь биччих. Шинжлэлийн мэд хүргийн иргэмдээсэ. Ерөнхий сайдаа. Урган хүн болон нэг татны ялыг нэмээд биччих. Хатан хааны зарилгын дагуу эдгээр эмэгтэйчүүд ордонд сагс дүүрэн яргуу авчирлаа. Хөгжимчдөө тоглоорой. Одоо шинэ жил боллоо доо. 12 дугаар сар дууслаа. Надад баяр хүргэж болно. Шинэ жилийн баяр хүргэе эрхэмсэгдээцээ. Шинэ жилд ад жаргал хүсье. Шинэ жилийн мэд хүргэе эрхэмдээсэ. Шинэ жилийн мэд хүргэе. Шинэ жилийн мэд хүргэе. Шинэ жилийн мэд хүргэе ад жаргал хүсье. Шинэ жилийн мэд хүргэе. Шинэ жилд ад жаргал хүсье. Шинэ жилийн мэд хүргэе. Шинэ жилд ад жаргал хүсье. Шинэ жилийн мэд хүргэе. Шинэ жилийн ад жаргал хүсье. Шинэ хөрөмтэй болохын төлөө, шинэ арьстай болохын төлөө чамд шинэ жилийн бэлэг болгож насны барагцаа өгье. Харин чамд гацуурын барагцаа өгье. Насны гацуурын шинэ жилийн мэд хүргэе. Ад жаргал хүсье. Би охинтойгоо хааны зарилхийг сонсонгуудаас тэгээд л амьд үлдэхгүй л гэж бодсон шүү. Дарахвэ гэж бодоод л бид хоёр сагс аваад яваад л байлаа. Гэр гэнэт нэгэн нуурыг харлаа. Яг л тавг шиг ягаан өнгөтэй байсан шүү. Харин нэрг нь ямар сайхан байсан гэж бодно. Хачин их цэцэг байсан шүү. Зөндөө их байсан. Маш гайхалтай. Март. Дах. Бүгдээрэнд нь дах өгөөрэй. Аруу нууранд очиж яргууд үхээр явцгаая. Харин энэ хоёр эмэгтэй бидэнд зам зааж өгнө. Бид замаа мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй? Энийг харин дагуур охин авчирсан юм. Тэр өөдгөө амтэн л энийг авчирсан юм. Тэгээ тэр чинь хаана байгаа юм бэ? Гадаа хашааны үүдэнд орчихсан байгаа. Хаалганы хажууд уу? Тийм ээ. Сайн байна. Яг 5 минутын дараа тэр охин энд байх ёстой шүү. Энд байх ёстой. Тэгээд та нар толгойтой хайртай бол энэхий хожигдоорой. Биднийг битгий алуулаарай. Чамайг би толгоогоор хариуцж байгаа шүү. Эрхэмдээцээ танд илтгэе. Тэр цэцгэнд явахыг зөвшөөрсөн. Харин зам заахыг татгалцсан. Үнч зөрүүд хөөхд шүү. Гэхдээ эрхэмдээцээ бид хоёр тэрнийг хуурчихсан.
Тэр ганцаараа явж л байг. Харин миний охин араас нь Симэрхээ дагаад яваг. Тэгээд миний охины мөрөд бүгдээрээ араас нь чаргаар явцгаая. Явцгаая. Март. Дах. Энэ нөгөө царс байна. Би эндээс тэрдгүүд галыг олж харсан да. Ой. Чи чинь хаанаас гараад ирвэ? Та нар намайг хуураа юу? Би та хоёрыг шал димээ өргөдөжлээ. Буцаад явцгаая. Чамд боцох зам байхгүй. Хатан хаан өөрийн биеэрээ наашаа ирж байгаа шүү. Энэ байна. Миний дагуур охин. Эрхэм дээдсэ. Чи өвөл хаан цэцэг урам тэгнэт тийм үү? Надаас юу хүсч байгаагаа гуйс та. Би чамаас юу ч харамсахгүй. Чи надад зөвхөн тэр хаан байгааг л заагаад өгчих. За явъя. Үзүүлээдэх. Өшөөгөөрэй. Би таны хүслийг биелүүлж чадахгүй нь. Хийж болохгүй. Хүслийг гинүү? Энэ бол хүсэл биш ээ. Харин тушаал. Яг одоо бидний яргуу руу аваад яв. За чи бүр ингэж байгаа юм бивэ. Тэрний дахыг нь тайлаад ав. За. Ачуурыг нь. Бэлийг нь ч бас тайл. Миний бүгч. Ямар сайхан бүгч вэ? Чи нэг хаанаас авсан? Хэлэхгүй. Чи яаж ингэ зүрхэлж байна? Яг одоохон хэлээдэх. Хэлэхгүй. Тэгвэл бүгчнөөсөө салах болж тэ? Бүгс минь өгөхөөрэ хаврын шатаар, зуны пингэр, намрын термэр, өвлийн замаар шинэ жилийн түүдэг рүү өгөхөөрэ. Тэрнийг бариад ав. Бариад ав.
болчихож. Не может. Ийм юм байж боломгүй юм. Байдагчгүй. Яргүй. Хаан. Яргүй хаан байна. Ихтэй энэ чинь яргүй биш ээ. Харин энэ чинь май цэцэг байна штэ. Где она? Май цэцэг хаана байна? Это же... Хамбширэл байна шүү дээ. Какие же Хамбширэл дома? чинь хаана байна? Здесь Энд нет ямар ч никаких цэцэг цыцок. байхгүй байна. Нэрээ цэцэгнүүд хайчихгүй. Оолог уулчихж. Гэхдээ жимснүүд гараад ирлээ. Амсгал чадахгүй нэ. Жарко. Ямар халуун юм бэ? Халуун байна. Би наран цог булчих шиг боллоо. Ус, авраарай. Туслаарай. Би нисч байна. Атахан буцаад явцгаая. Бид нар чинь чаргаар ирсэн биз дээ. Одоо харин зам байхгүй болчихсон байдаг. Морон цай. Төгсөөрэй. Би та нарыг цаазал гэж тушаан шүү. Хараач. Дахиад л өвөл болчихсон уу? Вот это Харин ч энэ чинь байгалийн хуулийн дагуу болж байна да. теперь январь. Одоо 1-р сар юм чинь Би таарч байна. Би юутаж байна. Ой, пропал. Чи бид хоёр ч өнгөрлөө дөө. Үл минь, гар минь. Хой, овоо. Бидний эндээс гарахад туслаач дээ. Би таныг хааны ёсоор шагнана шүү. Галт авах юм уу? Мөнгө авах юм уу? Юугаач хайрлахгүй. А мне ничего надад не юу ч надо. хэрэггүй. У меня все Надад есть. бүгд бий. Вон, сколько Та харж всего. байна уу? Вы Энэ только бүгдийг не видывали. Не вы та меня, надад а биш. я вас. Харин би танд өчнөө юм бэлэглэж чадна. Говорите, Хэлэхдээ шинэ жилээр хэн юу хийхтэй байна гэж. у кого Хинд какой ямар выбор? хүсэл байна? Би ордлуугаа ямаар байна. Гэхдээ данч унаа алга. Будет начало. Явах нь олдноо. Я бы хотел, Би бүх зүйл байрандаа байгаасай гэж хүсэж в байна. моем месте. И Бүх всё юм цаг в цагтаа. моё время. Зима Өвөл нь зимой, өвөлдөө. лето Зун нь зундаа. летом, а я Харин би у себя гэртэл баймаар байна. Исполнится. Энэ бүгд чинь бий нэ. Харин цэрэг чамд юу хэрэгтэй вэ? Костра погреться. Не Түүдэг ладно. гал жаахан дулаад сул боллоо. Харин бид хоёр дулаандах хүлээж бай. Чи хаашаа яарад байгаа юм? Юуг нь хүлээж гин? Нахан ярьж байсан яах вэ? Гол нь дүрхэн шиг. Хурцлаа. Держите. Маавцаа. Носите Эдэгтэл нь өмснө гэвэл удаан шүү. Носите. Чич тэнийг юм да. Буйсан ч гэсэн булгандах гуйдаг байгаа да. Өөрөө тэнэг хэрвээ тань таалагдахгүй байвал би өөрөө өмслөө. Надад илүү дулаахан болно ч. Чамд өгч гин их юм санаж гин. Зайлуултаа. Нохооны ярьсандах очиж гуйж гинтэй. Танд нохоон ярьсандах маш сайхан зохиж байна. Нохоо шиг хуцаадал чи өөрөө нохоо. Та нохоо. Үгүй чи нохоо. Үгүй та нохоо. Үгүй чи нохоо. Та нохоо. 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 Нохоо.
Запрягай их. Чарга төрхөн хөдлөө. Төвдөг гал руу төрхөн аваач. Эндээс холгор галаас цугаа. Очоод дулаач нэз. Ийм гоё гутал та цасан дээгүүр гүөх трансмаар юм. Ой, онгодч та. Уулз хээгэр чилбэсэн булганы ярьс. Мөнгөөр бүрсэн чарга байна уу? Миний мод тарган задлан шүү. Төрөнд нь алт залбирт нь мөнгө гялалсан. Төрөөгаараа газар зогхоход тэнгэр нэргэлж дуурна. Бүгдээрээ цугласан та бүхний амрыг ирье. Дулаацхийг минь зөвшөөрнө үү? Харин та яагаад галт ойртож очихгүй байгаа юм? Таны их ч одоо таныхын аргагүй болжээ. Жинхэнэ хатан хаан болж. Юу гинэ? Чи чинь юугаа яриад байна? Сайхан мэдэрэй чи. Ямар сони юм болоод байна? Өмнө нь энэ нохоонуудыг хараагүй юм шиг байх юм. Тэгсэн мөртлөө дуу нь их л танил байх юм. Буцаагүй. Харин хэрэлдэж байгаа ч юм шиг сонсогдоод байх юм. Та мэдхгүй байхын аргагүй. Одоо гадуураа арьстай болчихсон болохоос биш. Өмнө нь ч гэсэн нохоо байсан шүү дээ. Танаа хойд ихч тэр тэрний охин нь ч тэр. Юу гинэ? Тэгээ тэд нар хүн өгцөө нохоогоороо байх юм уу? Зачем? Юу гэж дээ? Тэд нар яхад чамтай 3 жил амьдараг. Хашаа байшингаа хамгаална үз. Тэгээд 3 жилийн дараа томооцоо болсон байх юм бол тэдний нохоон эсийг нь авчихна. За, хүнд зочин. Цасан шуурганаас өмнө гэрлүүгээ явах тавыг Не разыгралась. За. Би чамтай салах ёс гүйцэтгэхээс өмнө дурсгал болгож хонхнуудыг бэлэглэе. Хонхны жингэнэн замыг чинь хөвгчлөлтэй болгоно. Энэ сайхан цагаан мороор бидний хүргээд өгөхгүй л байх та. Таныг гуйж байна гэж хэлэхгүй дээ. Эрхэм дээдсээ. Гуйх хэрэггүй. Би одоохондоо хатан хаан. Сонсооч. Намайг хүргээд өгөөд. Би энэ чинь төлөө чамайг хааны ёсоор шагнана шүү. Баярлалаа. Таны бэлэг надад хэрэггүй. Энэ чинь юу гэсэн үг вэ? Яаж надад татгалзаж зүрхэж байна? Магадгүй чи өөрөөр хэлж байсан юм болов уу? Тэгээд тэр чамд бас өөрөөр хариулсан байх уу та. Хатан хаанууд өөрөөр ярьдаггүй юм. Бид тушаадаг болохоос биш гуйдаггүй юм. Эрхэмсэг дээдсээ. Та тэрнтэй хатан хааны ёсоор биш харин энгийн хүнийхээр яриад үзэхгүй юу? Намайг хүргэж туслахгүй юу гээд. Би ойлгочих шиг боллоо. Бидний хүргээд өгөхгүй юу? Гуйж байна. Бид нэр их таарлаа. Тэгэлгүй яах вэ? Би хүргээд өгье. Бас дах өгье. Гэхдээ тэрнийг би буцааж авахгүй. Би шинэ жилийн чихэн хүүтэн гэж юу гэдгийг мэднэ. Баяртай 4-р сараа. Баяртай хонгор минь. Бидний заслахыг хүлээж байгаарай. Бид нар бүгдээрээ очино. Өөр өөрсдийнхөө цагт. Баярлалаа. Ах トゥ саруудаа.
Би та нарын шин жилийн дуудгийг мартахгүй. Харин би мартах юм бол баярлах байсан. Гэхдээ мартахгүй л дээ. Сайн яваарай. Замчин толь шиг байг. Сар уусч, одод унтарч, удаан наран мандаж, шинэ өдөр эхэлж, шинэ жил рүү гараас минь хөтөлж явна. Хурцасаарай. Унтралгүйгээр асаарай. Орчуулсан мөнх зул Reclines Production-ы дуу бичлэгийн студид хүргүү.